Зээ. Мэр балбонд бол харбагда эцэг гэхээс өнчөрч уулаар урц. Агуугаар айл хийж явсан жинхэнэ Баарнландын бадарчин. Тэрээр 7 наснда гомбиийг оцон толгоолжээ. Гэхдээ тэр үед Баарнландд нэг үнэн лайтай аргаа дарангуйлагч байж л дээ. Тэр нөхөр болохоор өнчиг өрөөсөж хамаагүй. Өдөр дөргөн нэг видео давж матгаад Монианы фронтод очиж эрдгэн үгс талдраа миний дөө. Гэж сэрлэг буулгаад манай балмондыг Мониан руу явуулчдсан юм байна. Гэхдээ мань балмонд бас юу гэж зүгээр ахав. Алдах юм байхгүй хүн чинь юм л хийж гарсан гэдэм байлээ. Эльфүүдийг алжаас эльфид аруулах. Эльфүүдийн чихээр хүзүүний зүйлт хийх. Бүхэл бүтэн нэг батлон эльфүүдийг ахалж явсан овчиртын зүг олсож итэр. Бүр нэг удаа заставын дарга бүлдэгдээд авсан сүрэгтэй. Гэхдээ мань үний хамгийн авууштай чанар нь бол үнэхээр шудрагцаа юу. Яасан гэхээр нэг удаа бусад эльфүүдийг бодвол үнэн ганган. Бооны оронд судар итэр барьцныг эльфийг хараад шууд таньж би ихс дэцийг алдаггүй гэж хэлсэн гэдгийм байлээ. Тэр нь мань Миягийн ах эстээс ус таарсан. Гэхдээ бас юу гэж зүгээр байх вэ? Түүний өмсөн хувцас барьсан судар бүр нагарта бакалиг нь өртөл юутай эдэн мулцлаад илжиг нь бордуулаад явуулжээ. Нөгөө эстээс нь болохоор үгсэн тэрмэн оркуудыг алан тална гэж гараад балмуудыг харснаа шууд сейсалтсан. Баяага дүүн саяхан ипотект орсон. Дүүн ямар макрогор байгаа шүү дээ. Тийм үстэй. Дүүгөө явуулчих л та. Гэтэл мань балмонд энэ үед ердөө 13 настай байсан гэж боддоо. Арай юу. За балмондын гэр бүлийн хувьд бол цаадагч 18 наснда сэргээ салгадж ирээд даанч мань үнийг хэн тосох вэ? Улаанбаатар орох гээд зам дээр гараа өргөж зогссон чинь нэг фургон ирэхээр нь үсрээ суучт юм байна. Гэтэл яасан гэж Эрэгтэй хүн 8 секунд, эмэгтэй хүн 14 хоногт дуралдгийн адилаар маньхан тэр өхнийг 8 секунд тасгүлэр зогсжээ. Тэгээд мэдээ шууд хажууд нь очиод л яриа өдөөд л тэр хоёр дотносдын байгаа зү. 15 хоногийн дараа тэр хоёрыг ирлэж хамтдаа 3 хүүхдийн эцэг их болцоожээ. Тэгээд яг гоо ямар сайханда жаргахнуудыг гэтэл манийрыг 10 настайд нь танд явуулдаг. Нөгөө нэг балан харгаа дарангуйлагч нь балмондыг бас нэг өөр тань руу явуулахаар гэрлүү 10 зэрэг илгээжээ. Маньхан тэгээд юугээд л тэр буудан эльфээс айж үзээг үн чинь хідэн бацаануудыг нэвширтлэн зодоод эндээс арил гэсэн чинь нэг нь аха дарангуйлагчтай нэг албаар өөр тийш нь явуулах гэж байгаа юм. Очир дүүний эсрэг удахгүй дөрийн эргэлт болно гэсэн мэдээг дээр авсан. Таныг нөлөө ихтэй гэдгийг тэр мэднэ гэлээ. Үүнийг сонсон балмонд балмагдан зогсож байтал түүний утас руу нэгэн хүн залгалаа. Байна уу? Хөөгч бидэнд байна.